гүйцлээ. Түргэн уулын тусгай хамгаалалтаа газар нутагт хамаарагдах Ямаатын ам, тэнд амьдардаг ховор ан амтан, нөгөө талаас орон нутгийн тусгай хамгаалалтаа гулцтын хүндэд уул уурхаан ашиглалт хайгуул явуулж болохгүй талаар өөрийнхөө хэмжээнд хөөцөлдөөд дийлэхгүй байна гэдгээ учрууллаа. Ментөө компани лицензийг цуцлах гэж засаг дарга саналаа явуулсан. Засаг даргын санал лиценз цуцлах үндэслэл биш ээ. Хуульчилсан байгаа учраас та энэ саналд хүчингүй гэсэн саналыг би авчихсан. Мэргэжлийн ерөнхий газарт явуулжсэн. Мэргэжлийн хяналтын газар, ерөнхий газар, аймгийн мэргэжлийн хяналтын газар усууд ихсээр бид нар хэлдэг. Энийг одоо дэмжлэг үзүүлж, туслалцаа үзүүлж шийдэг. Зогсоо талаар арга хэмжээ аваад шийдэг. Бид байгаль хамгаалах одоо тэд үүргээ биелүүлээгүй. Уул уурхайн одоо дүрм технологиг мордогоо тохиолдох зогсоодог хэрэгтэй. Түүнээс хуулийн дагуу ажиллаж байгаа төрийн компаниг бид зогсоодог хаадаг эрх байхгүй гэдг хэлдэг. Одоо аймаг орны удирдлагч гэсэн тийм хэлж байна. Гэр нь одоо хууль дүрмээр бол зогсоох эрх байхгүй. Тийм шүү дээ. Бид яаж зогсоох юм бэ тэгээд? Хөрөх газар байхгүй, хэлэх газар байхгүй. Энэ төрийн маань ингээд улам лиценз болгочдөг. Одоо яах вэ? Энэ төрийн төмчүүд энэ газар болгосон одоо тэр А гэдэг энэ хууль эрх зүйн одоо ямар орчим тэргээ өөрчлөх хэрэгтэй. Энэ тахилтманд гэсэн энэ улсын компани газрыг бид нэр цуцлахаар 2009 онд хумын иргэдийн төлөөс хурлын шийдвэр болсон. 4 хайгуулын лиценз цуцлж өгөө. 3 жил хайгуул хийгээгүй. Тийм хуулийн заалт байдаг. Цуцлж өгсөн тэр тахилтманд цуцлаагүй байна лээ. Одоо энэ компани тэр тахилтманд компаниас газрыг авчихсан энэ том толгойд газрыг одоо хайгуул хийх гээд явж шít. Канадын уурхай хэрв ажиллах юм бол энэ дээр үнэхээр яа хавьд юу ч үлдэхгүй байх гэж бодлоо. Яагаад гэхээр маш том уурхай гэж ярьж байгаа өөрсдөө. Тий. Тэгээд солонгосын уурхай гэж байна. Тэгээд одоо ийм хуулн одоо уурхаанууд нэг ижилхэн уурхай байх ямар шаардлага байх юм? Тийм учраас зөвшөөрөх байгаа шүү дээ. Бүх мөрөн сумын харалтад багт ашиглалтын 7 хайгуулын 9 лиценз байгаагаас Солонгосын хөрөнгө оруулалттай компанид ашиглалт хайгуулын лиценз цус бүр 1, Канадын хөрөнгө оруулалттай компанид мөн хайгуулалтын ашиглалтын гэсэн 2 лицензийг эзэмшиж байгаа юм байна. За хутгарын уурхай нэг хэдхэн тонн өрсөгдөг байсан. Одоо яг нэмэгдээд 400 тонн өрсөгдөг боллоо. Ер нь тэгээд бид нар энэ авч байгаа юм маань сумд байшин барьж өг, барилга барьж өгч огт хэлэхгүй байгаа. Тухайн сумын иргэдийн нийгмийн асуудал шийдэх ямар дэмжиж туслалцаа байна. Тэр дэмжиж туслалцааг та нар хийж өгөх ёстой. Бид энэ уран нутагт амьдарч үнэхээр одоо ажиллаж байгаа юм бол бид нийгмийн асуудал шийдэх талаар л арга хэмжээ авах ёстой. Түүнээс биш намайг ч юм уу манай албан хаагчдыг гадаад дотоод явуулаад туршин судлуулад боловсрол хүчин бид бэлтгэх дэмжиж тус үзүүлэх шийдэхгүй. Иргэдээс маань авч ажиллавал энэ уран нутгийн хөгжилд хувь нэмэр бол цаашаа нь бүх нутгийн хөгжилд хувь нэмэр бол улсын хөгжилд нэмэр оруулах ийм одоо шаардлага тавьж ажлыг зөрж байгаа. За Эрчим уурхай гэж нэг уурхай байгаа. Тэр уурхай Баян-Улгийн аймгийн Дулааны станцыг нүүрсээ хангадаг өөр улсад борлуулалт хийдэг. Нутгийн иргэдийн санал гомдол хэлж ярьж байгааг нь хянаж үнэн мөнийг нь тодорхойлохоор очсон Хяналтын улсын байцаагч гэсэн тус компани хуулийн дагуу ажиллаж байна гэсэн нотлогоог иргэдэд өглөө. Тийм учраас энэ компанитай ярьж хэлэх зүйл байхгүй гэсэн тайлбарыг ч хамтдаглаа. Байгаль орчны нөлөөлөх байдлыг наривчсан үнэлгээ гэдэг юмыг тухайн аж ахуйн нэгж бол одоо энэ тусгай хамгаалтын орчны бүсэд орсон байвал байгаль орчны нөлөөлөх байдлыг наривчсан үнэлгээг бол хийлгэж байж ажил эхэлдэг юм хуультай. Энэний дагуу энэ компани бол байгаль орчны нөлөөлөх байдлыг наривчилсан үнэлгээ биш, ерөнхий үнэлгээгийн хийлгээд байгаль орчны яамаар батлуулсан байна. Батлуулсан байна. Сая би тэр материалын бол шалгаж үзлээ. Ерөнхий үнэлгээ. Тэгээд байгаль орчны хамгаалах нөгөө наривчилсан үнэлгээ нь одоо нөгөө юугаараа ингээд батлагдаад ингээд явж байгаа юм байна. Хаврын эд ажил эхэлсэн малчдын завгүй цагаар очсон аймгийн эрх бүхий албан тушаалтнууд иргэдэд ийхүү хууль тайлбарлаж хамаг төвчээрийг нь барлаа. Бидний дуу хоолойг сонсоод төр засаг ирлээ гэсэн чинь бидэнд ирээд л баахан хууль тайлбарлаж байгаад явах шив. Хууль мэдэхгүй дээ бид ингээд байгаа юм уу? Бидний тэмцлийн утга учирыг хөдөөдийн юм мэдэхгүй мунхаг иргэд гэж харж байгаа бол эндүүрл хууль гэдэг амьдрал ахуйгаас урган гарсан зүйл болохоос амьдралаас ангид байх үндэсгүй. Нийцэхгүй байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Өөрсдийнх нь эрх ашиг зөрчилдөд байхаар үндсэн хуулиа хүртэл өөрчилчихье гэж ярьж суудаг их хурлын гишүүд болохгүй байгаа ашигт малтмлын тухай хууль, байгаль орчныг хамгаалах хуулиудаа өөрчлөх, эргэж харах, нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болжээ гэдгийг нутгийн иргэд өөрсдийг нь төр төлөөлж байгаа улсын хурлын гишүүдэд сануулж байна. Бид нар байна штэ. Тэртээ тэргүй их орон газар шорооныхаа төлөө бэлчээрээ хамгаалахын тулд Баян морин нэртэй хөдөлгөөн байгуулсан. Тэгээд энэ манай аймгаас, манай сумаас төр захиргааны удирдлагууд ирлээ. Ирээд эднэрийн амнаас биднийг хамгаалсан. Энэ хэрэгтэй үг сонсогдох байх гэж гордлаа. Байхгүй. Энэ компани гэдэг чинь хуулиар хуйглуулсан бамбаг хийчихсэн том
хуйг таах байд юм байна. Тийм учраас би бас додроо бис гурдсан байхгүй. Тийм хуулиар бамбаа хийчихсэн хуйг таах энд ирчихсэн байжээ. Ард түмнийг хамгаалсан нэг нэмгэнч гэсэн нэг тийм бомба гараад ирэх байх гэж би энэ эрх мэдэлтнүүдийн амнаас гордож өгслөө. Байхгүй байна. Тийм учраас бид нар тэмцлээ цааш үргэлжлүүлэх болно. Бид нар өнөөдөр энэ одоо захиргааны одоо энэ төр захиргааны хүмүүс ирээд бид бүхэнд санал хүсэлт тавиад дандаа хуулийн талаар сөйлж бид нар эрх нутгийнхаа төлөө энэ газар шуургийнхаа төлөө эцсээ хүртэл тэмцэнэ малчин бид нар бүгд харна. Тэгэд одоо бид нар энэ юу хийж загсаж байна гэж энэ цаахан их орн нутаг усаа гадар шороогаа бид нэр хамгаалахын тулд өнөөдөр зогсож байгаа шүү дээ. Ажилгаа хөнгөж байхгүй. Тийм учраас өнөөдөр нэг тэрэг улан зочд ирсч улан хүмүүс ирсэн биднэрт ганц үнэтэй мэдээ өгөөгүй. Дандаа муухай мэдээхтэй. Тийм учраас бид нэр эмзэглэж байна бид. Эмзэглэж байна гэж хэлмээр байна. Энэ их олон алт юмыг та яагаад үнэлдэг юм бэ? Хууль тэр хуулиар зааж байгаа юмыг яагаад зааж болдгоо юм бэ? Тэрийг нь улам цаашаа бид нэрийг бодооч. Яагаад бид нэр тийм сайхан юм хэлдэг юм бэ? Гэт хуулиар бамбаа хийж болохгүй гэдгийг л хэлмээр байна. Гаргажаа байлгажаа гэдэг чинь эрх мэдэлтнүүд. Бодоод үзэхдээ алгын чиний газар бид 10 нүр хоёрыг юу хийх юм бэ? Бид нь бэлчээр нүтэх хэрэгтэй байгаа шүү дээ. Хамгийн гол нь. Одоо төр гэж хэлээ л дээ. Аймагаас ирсэн томчууд бол ерөнхийдөө ихтэй алхмаа ихтэй. Ердөө ерөнхийдөө ердөө ажлын байраа баттгсан хууль ярьсан иймэрхүү жинжин тавьж байгаа учраас ердөө энэ тэмцлийг улам хүчтэй болгоё. Яг хуулийн үжилдэм байгаач төр төмний төлөөлүүлж энд ирчгээд ингэж хууль ярьж бид нэрийг малчин бид нэрт хамгийн сүлд ажлын цагийн минь үүсгэж байгаа энэ хүмүүстэй бол харамсаж байна. Ийхүү өөрсдийг нь хамгаалах хуйлгүй, төр засаггүй, түшээгүй гэдгээ ирж уулзсан аймгийн эрх бүхий албан тушаалтнуудын үгнээс ойлгосон нутгийн иргэд тэмцлээ үргэлжлүүлэхээр болсноо мэдгдлээ. Өнгөрөх сарын 27-нд Канадын CGB-EM компанид өгсөн мэдгдлийн хариу үг өгүүлбэр бүрээр нь тулгаж худлаа гэдгийг нь эргүүлэн няцааж байна. 12 оны 3 дугаар сарын 31-ний өдөр танаа компаниас бид нэр хариу мэдгдлийг хүлээж авлаа. Та бүхэн энэ мэдгдэлтэй Монгол Канадаар хамтарсан CGB хувьцаат компани 2011-ний 3 дугаар сараас эрхлэн Монгол улсын ашигт малтмалын 21-р зүйл заасны дагуу Увс аймгийн Бохиморын сумын нутагт төдөн тоот тусгай зөвшөөрлийн дагуу талбайд нөөцний нөөцийн дотгол хийх геологийн нэрэл хайгуулын ажил хийж байна. Бидний үйл ажиллагаа Монгол улсын хологдох хууль тогтоомж эргэцэн хүрээнд явагддаг бөгөөд альва үйл ажиллагаа явуулах юм шаардлагатай бүх зөвшөөрлүүдийг хологдох эрх бүхий байгууллагуудаас авч ажилдгаа гэж хариулсан байна. Хууль тогтоомжийн дагуу байж болно. Ард түмний санал ягаад авдаггүй юм бэ? Бид орон нутгийн иргэдийн саналыг төргөн шуурх авах мэдээлэл солилцож илүү ойр дотн нээлттэй ажиллах нөхцөлийг бий болгох, нутгийн иргэдийг сонгон шалгаруулж ажлын байраар ханга ажлыг зохион байгуулах үүднээс энэ оны 2 дугаар сарын 12-нд ойрын компанийн төлөөлөгчийн газрыг Бохиморын сумд олон ёсоор нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд тус нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа болдог бусад компаниудын дотор орон нутагт төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж буй хамгийн анхны компани гэдэгтээ та бүхэн санал нэгдэх визээ гэсэн хариулт өгсөн байна. Та бүхэн төлөөлөгчийн газраа нээгээд 2 удаагийн уулзалтын хугацаанд иргэдийн санал бодол сонсох биш зөвхөн ойрын эрх ашигын талаар тайлбар хийж ирээдүйд танаа сум орон нутаг хөгжиж цэцгэлж хүмүүсэн баян тансаг амьдрах мэтэр ухуулахын ард иргэдийн үжил бодлыг компани руу чиглүүлэх зорилго ярилцлага хандуулсан. Мөн хийжүү ажлын төлөвлөж хийжүү ажлын үрдүн төлөвлөж буй ажлын чиглэлийг танилцуулж нутгийн захиргааны байгууллага болон иргэдийн санал хүслийг тусган хэрэгжүүлэх зорилгоор 2 удаа сумын иргэдтэй уулзаж зохион байгуулсан бөгөөд цаашлаж ийм уулзалтуудыг тогтмол зохион хийх болно гэж. Нутгийн өндөр настангуудыг цайнд үрх нэрийдлэр очиж туу цайчлуулж ашигласан болно. Энэ оны хайгуулын ажилд Бохиморын сумаас 22 хүн Улаангом хотоос 2 иргэнийг ажлын байраар хангаад байгаа бөгөөд одоогийн байдлаар төлөөлөгчийн газраараа дамжуулан ажилд орох нийт 150 гаруй хүний өргөдөл ангид хүлээн авсан тухайн орон нутагт ажлын байрны хэрэгцээ хүлээлт өндөр байгааг харуулж байна. Цааш үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажлын байрны тоог нэмэгдүүлэн мэрэгжилгүй хүмүүст туслах хөтөлбөрөөр сургалт зохион байгуулж мэрэгжил эзэмшүүлэх зарчмаар ажиллах болно. Бид ажлын байранд ажилч авахдаа нэн төрөнд Бохиморын сумын иргэдийг хамруулж авч ажиллуулан гэдгийг энд хэлхэн зүйтэй болов. Энэ хайгуулын ажилд Бохиморноос авсан 22 хүний цаана тус сумын
ард иргэдийн 300-аас 400 айл өрхийн ажлын байр болох Бэлчаар нутгийг устган сүйтгэж байна. Унган төрхөөрөө байсан тахилгад баян оош хэмээх уулыг кондиционоос нутаг усны лус савдаг догширч өв сургамд хомсдож булаг шандан ширгэж ойрын 50-аас 60 жил ороогүй маш их хэмжээний цас орсон нь нутгийн уушиг зүрх болох гол эрхтэн өрөмдөж байгаа нь шашин шүтлгийг дээдлэж байгаа жишээ мэн үү? Энэхүү уулын ингэрийг түшиж өвөг дээдс минь мөнхөд нойрсдгоо. За манай компани хайгуул улиралд дэдвүтсийн бүхэл үйл ажиллагаанд дэлхийн тэргүүний дэвшил уламжлалтуудыг нэвтрүүлж байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх ажиллагаанд Монгол улсын хууль, олон улсын стандарт шаардлагыг ханган нутгийн иргэдийн соёл заншил, шашин шүтлгийг хүндэтгэн үзэж тогтвортой амжиргааг сайжруулан жижиг дунд үйлсийг дэмжин хөгжүүлэх зэрэг чиглэлийг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Үйл ажиллагааг эхлүүлснээс хойш орон нутгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах талаар анхааран судалж ирсэн бөгөөд юуны өмнө иргэдийн ая тухтай амьдрал, боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд бизнес хөгжүүлэх чиглэлд тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоор сумын төвд нийтийн халуусны газар байрны ашиглалтанд оруулах, сургуулийн дотор байрны хүүхдүүдийг амьдрах, сурах орчныг сайжруулахаар нэн даруй хэрэгжих тодорхой ажлуудыг төлөвлөд байна. Бид зөвхөн Бохиморын сумын хөгжилд анхаарал зогсохгүй нийт Увс аймгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2012 оны 3 дугаар сард Увс аймгийн засаг даргын тамга газартаа нийгмийн түвшлийн гэрээ байгуулсан бөгөөд аймгийн хэмжээнд орон нутгад аялал жуулчлал, боловсрол, нийгмийн хөгжил чиглэсэн үйл ажиллагаанд төлхөө дэмжлэг үзүүлэх зорилттой ажиллаж байна. Орон нутгад байгаль экологийн иймэрхүү наривчлал судалгаа урд өмнө хийгдэж байгаагүй юм. Байгаль орчны суурь судалгаагаар судлаж тодорхойлсон мэдээллийг үндэслэн цаашид үйл ажиллагаанаас юусах нөлөөлөлд үрдсэн сэргийлэх зохистой хянаж удирдах тусгай хамгаалалт газрын экосистемийг хамгаалах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм а. Археологийн судалгааны ажлын нэр дор Киргизөөр чулуун көшөөг үнгөөдүүлж эцэг өвгдийн өн эртнээс нутглуулж ирсэн 200 гаруй шарлыг зөөврлөх ажлын үндэс суурийг эхлүүлж байна та нар. Дөрвөд ардтан бид эцэг өвгдийнхаа ясанд гар хөрхөн бүхэл нэрийг нь дуутахыг хүртэл хатуу тайрладаг заншилтаа. Суурь судалгааны талаар тайлбарлана. Байгаль экологийн нарийн судалгаа нь зөвхөн танаа компани эрх ашигын үүднээс хийгдэж буй судалгаа юм а. Хүн төрлөخت нь цаг агаарыг захирч чаддгүй. Гэхдээ Монгол ард иргэд өвөг дайцаас уламжлан сар жилийнхаа цаг агаарыг од гаргас эрхсээрээ шинжин дүгнэж зогцсон амьдарсаар өнөөдөр хүртэл уламжлагдсан ирсэн. Хариуцлагатай уул уурхай нөхцөлд хайгуул улиралтын үйл ажиллагаа зөвхөн зөвшөөрөгдсөн газар нутгийн хэмжээнд явагдаж аюулгүй байдал байгаль орчны хатуу стандартыг мөрдөж ажилдаг бөгөөд уурхайн иргэн тойронд хэвийн амьдрал үргэлжилж нийгэм эдийн засгийн эсрэнгүй хөгжил дэвшил явагдаж иргэдэн баян жанаалыг амьдарч байгаа тод жишээг уул уурхай хөгжсөн улсуудаас харж болно. Тухайлбал Австралид уул уурхай эдийн засгийн хөгжлийн үндсэн чухал салбар байхад малаж ахын мөн зэрэгцэн хөгжиж Австрали хоньны махноос арьс ширэн бүтээгдэхүүн дэлхийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн байдаг. Уурхайн дэрэгдэх Кётогийн хотод орчин үеийн техникийн дэвшил бүрэн нэвтэрсэн күн ам нь илүү хангадун 85-та байгаль орчин нөхөн сэргээд унган дөрхөөрөө байгаа газар олон бий. Монголд уул уурхай хөгжснөөр өнөөдрийн байдлаар ямар ч хариуцлагатай уурхай байгаль орчныг унган төрхөнд нь оруулж нөхөн сэргээж ард иргэдийг нь баян тансаг амьдарч байгаа гэж та нар үзэж байна уу? Та бүхний Австралиар жишээ авсан Монгол зогцохгүй. Монголд найгдсан уурхаануудыг харахад айдас төгшөр гадныхны дарамтанд амьдарч буй илт нүдэн дээр харагдаж байгаа шүү. Жишээ нь хотгор шанах хариуцлагт хувьцаат компани 4 солонгосын 40 Монгол бохилдож байна. Харанхуй ирээдүйг хүлээж байхад нутглах нутггүй иргэд хаана яаж хөгжих юм бэ? Ийхүү төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж байх үеэр зарим нэг хүмүүс иргэдийн дунд нутаг орныг харин хүмүүс худалдан авч малаж ахын шахагдаж малчид газар нутгаас хойгдсон гэх мэтээр орон төсгүй зүйлээрж хүмүүсийг хууль үйл ажиллагаанд төрхөрч байгаа явдал гарч байгаад бид туйлын их харамсч байна. Ардчил нийгмийн үнэт зүйл болох эвлэл нэгдэх эрхчлэг баян мөрөн хөдөлгөөн
эдлэн Баян мөрөн хөдөлгөөн байгуулсныг бид хүндэтгэн үзэж байгаа бөгөөд орон нутгийн хөгжлийн төлөө ямар ч хувь хүн нөхрөл хөдөлгөөнтэй хуулийн гүрэнд